Дээрээс нь 3 жилийн кино хийм. Дээрээс нь За би эмчтэй үзүүлээ гараад ирлээ. Ер нь бол намайг төгцсөн байна. Ер нь ойрын хэдэн хоногт бол магадгүй гэж юм. Төрөх нь. Яг үл миний ингээд эц чангараа ингээд юм ирэх чам шиг өгдөөд байгаа гэдэг л гэсэн чинь төгчийн гэсэн. Тэгээд 18-ндаж төрж магадгүй, 18-аас өмнө ч төрж магадгүй. Тэгээ хэрвээ төрөөгүй бол бас 18-нд битээр уулзна. Тэгээд 18-нд уулзж байгаа 28-нд надад шууд төрөх юм рүү цаг авч өгнө гэсэн. Тэгэхгүйгээр наам төрчөөсөө гэж бодож байна. Манай хүүхд айгүй тэргээ үйлээгээд байгаа гэж бас бодоод байгаа. Тэрэг нь бас ирээгүй энэ 7 хоног байх гэж найдаж байна. Тэгээ явсаад л байна. За хай манайхан гэртээ өрөөд ирлээ. Одоо юмнуудаа угааж эхэлт юм уу гэж би бодлоо. Угаагаа цэгцлээд янзлаад тэгээд юу авснаа бас харуулъя. Миний нэрээ гиз язраад эхэлсэн. Би угаасаа нөгөө чанга арьстай болохоор миний гиз язран гэж мэдчихсэн. Тэгэхээр нэг сүртэй гэж нэг хүлээж аваагүй. Тэгэл нөгөө нэг л мэдхэд язарч тиймээ гэдэг шигээ л нэг л өглөө босоод ирсэн чи язарсан байсан. Миний түрхэж байгаа тос гэвэл энэ био ойл байна. Энэ Беладагийн энэ тосон багийн тоснос аа. Энийг бас би нөгөө тосыг хэрэгэлдэг байсан. Тэгээд тэр нь дуусаад би энийг сольсон байгаа. Энэ яагаад гэвэл илүү сайн ч илүү хүчтэй ч илүү тэгээд би өдөр унтах цаг болсон байна. Жохон унтахгүй бас ядарч байна. Тэгээд энэ хоёр тосыг түрхэж байгаа. Тэгээд би бол байнга л орой болгон түрхдэг байсан. Тэгээд сүүлийн үед ингээ янзч эхэлснээс хойш өглөө орой хоёулын түрхэж байгаа. Угаах юмнууд нь гэвэл юм жижиг сажиг юм давуу авсан байгаа хүнжил биш 100 жоохон халууцах байх гэж бодоод ийм давуу авсан. Энийг угаана. Хүнжилний давуунууд авсан. Орын засгаар. Энэ тэгээ аюу гоё материалтай. Хөвөн гоё материалтай гэсэн. За тэгээд энэ маслын альчуур байлуу. Ийм альчуурууд бас авсан. Сүм мөг уусны дараа гулгаж болгол энэ альчуураар альчих ч юм уу эсвэл усанд оруулж яхад нь энэ альчуурыг оргоод ингээд дээр нь тавихаар ингээд дулаан байдаг гэсэн. Усны альчуур. Энийг бас угаана. Ийм шээсний бас давуу авсан байгаа. Нэвтэрдэггүй. Матрасны давуу байна. Бас ийм материал нь одоо юу вэ юм бэ? 100% юу гэсэн байсан. Cotton гэдэг ч одоо юу лээ давуу. Тэрнээс гадна тос бол би энийг авсан. Яагаад ч мэдгүй энэ тосыг авах хэрэгтэй юм санагддаг. Усны улаалтанд аюу сайн гэсэн. Тэгээ энэ тосыг авсан байгаа. Хүүхэндөө нэрээ хүүхний тос аваарай гэсэн. Тэгээд би Эмисонд явж байгаад юм жижиггүй хүүхний тос харсан. Энийг одоо хэрэглэж эхэлдэм болов эсвэл төрснийхаа дараа хэрэглэж эхэлдэм болов? Тэрийг бас сайн мэдэхгүй байна. Чаас хөөрхөн үнэтэй юм бэлээ. Тэгээд ийм хүүхдийн нусны ус илүү хамарлуун хийж агаад ядаг гаргадаг ийм ус авсан. Ташруу ингээд гарч ирдэг. За би өөртөө бас энийг авсан. Одоо төрөх төгч байгаа болохоо доотлоос усах хэрэгтэй юм байлээ шүү дээ. Албгүүлтэй гэхдээ айгүй цэвэрхэн байдаг гэсэн. Ийм доошоогоос нөгөө доотлоо угаах юм шүршдэг юм авсан. Тэгээд нэтээс харсан чи амар их юм хэрэглээд лээ. Би бүр харчаад юу ийм их олон юм хэрэг болох юм бол би чинь зүгээр нөгөө юу байвал болоо гэж бодсон шүү. Сарын тэмдгийн юу дүүлээ. Дамс байхад л болоо гэж боддог гэсэн. Тэгээд тэрэн дээр нь бас ингээд тайвшруулах юм цацдаг юм. Тийм юм бас цацдаг гинэ. Тэр бас байвал айгүй гоё гэсэн. Тэгээд тайвшруулах юмыг авах бах би. Тэгээд энүүгээр ингээд бас угаана. Имис сангаар л тэмдэг боллоо. Эднэр яваад имис санд зараад байдаг юм санагцсан. Эсвэл онлайнаар захиалах. Дээрээс нь би бас ийм дэр авсан. Нэрээ өгтیں۔ Дэр дэрлүүлэх үү яах уу гэж би бас мэдэхгүй.
Гэтэ ингээд онлайнаар хараад байхад ээжүүд ингээд нөгөө нэг толгойг ингээд хавтгай болохгүйгээр ийм нүхтэй юу хэрэгэлдэм юм байлээ штэ. Тэгээд ийм дэр авсан энэ одоо хэрэг болох байх гэж би бодож байна. Тэгээ ингээ агаар ордог болохоор бас зүгээр байх. Тэгээ бас ийм хүүхний памперс авсан гэх юм уу? Хүүх ягаад гэвэл лефтиний цаана манаас бас юм уу сүм урсаад байвал те. Тэрийг хамгаалаад ийм памперс өгдөм байлээ. Усанд ордог юм спонж авсан. Энэ хэрэгтэй юм болов эсвэл зүгээр гараараа угаах юм болов сайн мэдэхгүй байна. Толгоо молгоо юу мөгийг угаах ингээд юм байжсэн. Тэгээ энийг бас авсан. Байхад бол илүүтэхгүй л ах гэж бодвол тэгэл авцсан. Гэтэ ингээд төрчөөд угаасаа шууд усанд оруулахгүй болохоор нэг яаралтай аваад байх юм байгаагүй л дээ. Гэтэ нүдэнд харагдахаар нь тэгэл за нэг мөс авъя гэж авцсан. Угаасаа хүүхд төрсний дараа нөгөө нэг хүүсэн унтал усанд оруулж болохгүй болохоор юм нойтон арчилгаа идэм байлээ. Тэгхийн болохоор юм жижигхэн нөрүүлж алчуурууд аваарэ гэж санал болгох юм байлээ. Тийм алчуураар ингээд норгож агаад би ингээ арчаад тэгээд тослоод тэгж усанд оруулт юм байлээ юу сонь. Бас дээрэс нь хүүхдэд витамин D өгдөг гэсэн хизээнээс эхэлж өгдөг юм бол бас сайн мэдэхгүй байна. Нойтон салфетыг памперсуудыг би ингээ бэлдээд эхэлсэн байгаа. Энэ дотор ингээд би нөгөө бэлгэнд өгсөн памперснуудыг хийгээд энд жижиг сажиг бэли өмс тэгээ энд бас памперс байна. Тэгээд энэ нэг жижиг сажиг бэлгэнд ирсэн хувцснуудыг ингээд авцсан баг хийцэн байгаа. Одоо энийг уугаар тэгээд юм хүүхдээ жих сольдог юм ор матрас гэх юм уу ийм авсан. Ер нь янзлахгүй бол манай хүүхд хүлээгээд ах шиг миний юм янзлаач аваач гэд. Нэрээ та нар хүүхдийн хувцсыг ямар нэгэн тустай тийм бок мокор угаад уу эсвэл өөртөө хэрэгэлдэг бок хэрэгэлчдэггүй. Надаа тийм тустай юм байхгүй. Тийм болохоор би өөртөө хэрэгэлдэг юм хэрэгэлчдэг юм гэж бодоод байна. Угаасаа тэгэл анхнаас нь янз бүрийн маяггүй л байлгсан дээрээс тэ. Тэгэхгүй бол дандаа тустай юм аавна гэд харшилтаа олгочвол бас хэцүү л юм те. Финашаа. Нэрээ та нар бас TikTok юм уу, тийм Instagram-аар харсан бол Монгол яа тийм мэдгүй заа ямарсан Европ хүүхдүүд төрөх бэлтгээд дэйтгээд бас нэг жимс байдаг шүү дээ. Жимс хүү эсвэл хатаасан жимс хүү монголоор би нэрийг мэдгүй ямарсан нэрийг олоод тавьчих. Тэрийг идээд байт юм бэлээ өдөрт. Тэгээд одоо би чинь 38-7 хоногтой гэдэг чинь 38-7 хоногтой бол өдөрт 3-5 ширхэг тийм хатаасан жимс идээ. Тэгээд тийм бөөрөлзөгний нөгөө нэг цайнаасаа өдөрт 2 аягийг. Тэгээд ингээд доотлын тий йога дасгал масгал амьсгалын дасгал. Тэгээд ингээд нөгөө нэг галуу шиг алхах малах дасгал. Тэгээд тэр мэрийг ер нь өдөрт бас нэг хэдэн минутаар хийх ёстой юм байлээ. Тэгээд тийм цай уугаад тийм одоо хатаас жимс идээд төрөлтийн хурцсахдаг гэдэг тэг үнэн ч юм уу ч юм уу сайн мэдгүй. Зарим нь болохоор үнэн гээд тэгсэн байлээ. Зарим нь болохоор шалхуудлаа. Тэгээд урагдталтаас сэргийлдэг гэсэн доотлыг урагдуулахгүй сулж өгдөг, тэлж өгдөг гэх юм уу. Тэгээл эдгийм байлээ. Би энэ хавьд юусоо тийм цай олохгүй байгаа. Эсвэл би сайн хайхгүй байгаа юм болов. Ямар ч сан тэр цайг одвол хэдүүлээ тэр цай хийж туршиж үзнэ заяа. Тэгээд надад одоо тэр нөгөө нэг хатаас жимс байгаа. Тэгээд хэдүүлээд хэрэг гоё сникерс шиг хөлтөөж идэ. Дээрээс нь би одоо нөгөө нэг юм яг одоо надад байгаа юм жижиг сажиг юм бутсан усанд хийж ариутгахыг гэж бодлоо. Яг тийм машин байдсан байлээ л дээ ариутгадаг тий биелэн. Гэтэ тэрийг ингээд угжаар хоолдог ээжүүд л айгүй хэрэгэлдэг. Угжаар хооллоо гэж бодохгүй бол нэг аваад хэрэггүй гэж хэллээ. Гэхдээ би сайн мэдэхгүй байна. 5 минут хийгээд ариутгаараа гэсэн. Энийг ингээд ариутгал байж лээ те. За юу орох вэ гэхэд та нарт харуулъя. Ийм хатаасан жимс. Энийг одоо юу гэдэг вүлээ? Голыг ингэж онгоолгоод ясыг аваад яг хөө энийг ингээд анхаарч идэж болно л доо. Гэхдээ гоё ямт оруулмаар байвал гоё peanut butter хийж болно. Тэгээс гоё sneakers шиг болгоё гэвэл ийм самруус хийж болно. Тэгээд шоколад хайлуулаад дээрээс нь гэж хийдэг хөхгүй. Даач манай шоколад алга. Тийм болохоор хөлдөөснийхэн дараа нь бас нутеллатай идвэл
гоё ээж магадгүй. За угаасан юм тус мань хэдүүлэг гаргая. Би нэрээ бас хүүхдийн хувцснууд нэх аваагүй байгаа. Угаасаа тэгэл төрхөөр хувцснууд нь ирдэг гэсэн. Нэрэн бод явна гэж бодож байгаа. Тэгээс тийм зузаан хувцснууд авна гэж бодож. Яг л шивэдэд нэг тийм дулаахан биш. Өсрэл нэг халуун 25 27 болдог. Миний өмсөж байгаа outfit аминет төгөлтрийн шорт. Одоо тэгэл төгөлтрийн юмыг хэрэгэлдэг болчихно. Энэ нараа энэ хувцсыг авч гүйч гээл. Манаа л сууж байна. Өфи чи энэ хувцсыг авахгүй заа юу? Болохгүй энэ чинь тоглоом биш. Бухарч байгаа. Би бас явж хахад халуун зунаар хоолоо өвдцөө. Тэгээд нусаа татал. Бэж л байна. Тэг эмчээсээ янз бүрийн юм ууж болох юм өгсөж зүгээр хоолооны хүлэгтэй юм л хүлэх гэсэн. Тэрнээс бол янз бүрийн юм ууж болохгүй мэлээ. Тэг өнөөдөр би бас хэдэн амьснууд, нэрэн амьснууд авсан. Яна та нар хаалт ийм жижиг юмс байд юм. Ийм жижиг юмс байд гинэ. Энэ хамгийн нэрэн амьснаас тэгээс хевсээ цэвэрлэе гэж бодоод байна. Та нарт нэрээ хевс цэвэрлдэг төхөөрөмж санал болохоор төхөөрөмж байна уу? Хевс цэвэрлдэг. Тэгэхгүй бол энэ лүфтэй олсноос хойш энэ манай хевс бүр бодоо болсон. Өнөө шээс үнэртдэг болсон. Төгөлдөр айгуусаа үнэрлэхгүй байна л гэдэг байгаа. Гэхдээ надад айгу үнэртэй байгаа. За би ингээ бүгдийг нь онгоолгоод хайчлаа. Одоо тэгээ хэдүүлээ энэ дотроо гоё пинат батраа хийн. Тэгээд гоё дээрээс нь далаан давс цацаад тэгээд нэг гоё юм снак болчихж байгаа маа. Хамгийн гол нь ирүүл гэсэн. Тэгээд хэдүүлээ нэгэ хөлдөг. Яг ингээ юмыг хатаага тавьчлаа. Бас хөөх харагд юм байна. Энэ амьснууд нь л айгүй инээдтэй юм энэ хараа. Ийм жижиг. The next day. Та нар миний усны сав гарах уу? Маа. За би дэлгүүр рүү яваад ирлээ. Хэрэгтэй юмнуудаа авчлаа. Тэг өнөөдөр торт хийх үү эсвэл жигнэмэг хийх үү тийм хий гэж бодоод. Тэгээд манад ийм юу лирнүүд амар өгөх байгаад байгаа хгүй юу. Тэгээ нэг идэж дуусахгүй. Тэгээд лиртэй жигнэмэг хий гэж бодоод сая би дэлгүүр ороод хэрэгтэй зүйлүүдээ авчлаа. Тэг ямар болох нь хийж үзье. Тэгвэл кимбаб идмээр байна гэдсэн болохоор энэ хоёр хэрэгтэй юм авчлаа. Тэгээд чин яам цагчлаа. Яасан бэ Лүфи? Өнөөдөр яагаад ч юм ятраад байна. Тэг өглөө айгуусан толгой өвдөд байсан. Гой кофе уумаар санагдаад байгаа юм уу? Нөгөө нэг би юм хятад дэлгүүрээс энэ кофег аваад тэгээд банантай сүү байхгүй шивэдэд. Тийм болохоор би юм зүгээр банантай юм протеин шейк аваад энэ хоёрыг хойлоод гоё кофе гэж бодлоо. Алтманд өрийн гурил авсан. Тэгээд ийм доор нь тавьдаг юм. Масл. Тэгээ би бас ийм пластик авсан. Хүнсний уут. Яг л одоо төрөх төгсөж байгаа болохоор ахнуудаа жижиг хэрчээд шууд ингээд уутнаасаа гаргаад ингээд бэлэн шарахаар юм уу чанахаар бэлэн байлгах чи гэж бодоод төрхөөс өмнө амрал гэдээлээ хийх юм зөндөө байх чи яаж амарх юм бэ? За тэгээд ийм шоколад авсан байгаа.
Тэгээ бас би банантай юм сони идмээр санагдаад ийм банантай йогурт харна авцсан. Тэгээ би TikTok дээр харж агаад хийх. Энийг хийх чинь тахт упуах гэд лирний одоо жигнэмэг гэсэн үг. Тэгээ хийдүүлээ. Анх удаа хийх болохоор бас би фейлдэх болов гэж бас мэдгүй байна. Гэтэ эднэрийг харж байгаа л дагаа хийчихсэн юм. Гурилаа эхлээд гаргах чи. Гурилаа гаргаад торт хийх савндаа хийгээд. За энэ дотор хийж чам заяа. Уул нь энэс том бөөрөнхий жигнэх юм хэрэгтэй байхгүй юу? Даанч надад тийм том бөөрөнхий байхгүй. Тэгээд хамгийн том нь энэ байна. За одоо 150 г масл гэсэн. Гэт. Oh my god, энэ тал нь явчлаа. Масла хайлуулах байгаа. Хитрхи хайлуулж болохгүй гэсэн. Адилхан 150 г сахар гэж байна. Яасан бэлүү фи? Тэгээд бас 150 г алмонд паудер гэж байгаа байхгүй юу? За одоо ямар ч гэсэн энэ масла энэ рүүгээ хийгээд тэгээд сахараас дээрээс нь хийгээд сайн холих юм байна. Тэгээд араас нь гурлаа юм. За ингээд нэг гоё зууралдаад ирж байгаа ингээд ийм болох хэрэгтэй гэсэн. За тэгээд араас нь Tu ajoutes ensuite tes œufs un à un en mélangeant. Өндгөө нэгээр нараас нь хийгэрэг гинэ. За ингээд зурчаад бас ванильны соус хийж болно. Гэхдээ би амар их сахар орсон болохоор бас тийм илүү дутуу ваниль амтлагч хиймээргүй байна. Тэгээ энэ дотроо хийхээс өмнө энийгээ 180 градус 5-8 минут болгох юм байлээ. За ингээд тэр гурил нь болж ах зур хідүүлээ энэ лирнүүдээ арилгаад зүсэд бэлдээ тавьжээ. Яа нахара минийх баг гадуураа хасгарах гээд байна. Тэгээд саяны зурагнаас арай их хийчих. Яаж хийх гээд үзье. Тэг ямар амттай болох нь харъя. Тэгээд 180 градуст 30-аас нэг 40 минут болохоор харуулъя. За хэдүүлээ энэ жигнэгээ болж ах зур гоё кофе хийж бай. Саяны миний авсан юмудаар. Тэгээд би зүгээр аян дуужснаас юм дуус байрны шилбээ энэ дотор хийж бай гэж бодлоо. Сонирхолтой байж магадгүй. Тэгээд кофе, banana protein shake. Oh wow, so pretty. Ямар гоё харагдаж байна. Look. За хэлж үзье. Taste test. Үнэхээр гоё. За энэ бол бүр солиотой болд юм байна. Гоё болд юм байна. Гадуур 6-7-8 яваагаар кофе авахгүйгээр ингээ хийчлээ. Йоо энэ бүр амар гоё юм. Амар тийм refreshing. Та нар санаж байна уу би нөгөө нэг жирэмсэн хүн идэх ёстой гэдэг юм. Энийг peanut butterтай холиод ингээ хөдлөөгөөд дээрээс нь шоколад авсан гэсэн шүү дээ. Өнөөдөр шоколад авсан бол хэдүүлээ дээрээс нь шоколад хайлуулад асгаж үзье. Тэгээ буцаад үлдэх. За нөгөө хүлдөөсөн юм чинь бэлэн болцсон. Эндээ шоколадтай, эндээ peanut butterтай. Жохон гисгэж байгаа дэдвэл бүр гоё. Доторхыг хаазаж үзвэл. Яг л Snickers гэсэн үг. Тэгтээ арай ирүүл. Оройд ингээд десерт нь идчихвэл амар гоё.
Миний авсыг айдар. Миний бас 5 ч хүн дуртай. Би одоо гэрт ерөөсөө 5 ч хүмүүс чадахгүй байгаа. Тэр хүүглээд. Хүш. За миний хийсэн жигнэмэг ингээ гараад ирлээ. Ямарчсан би жоохон удаан байлгаад дээдлийг арай борлуулчлаа. Тэгээд өмнө нь бол аюугүй өнөртж чинь тэгээд хөргөж жаад хэдүүлээ зүсч үзье. За надад загнуулж байгаа л удаа төглөө. Ерөөсөө салахгүй байсан өнөөдөр дагаал хөлн доор суугаал скол тэгээд ирж хүл хазаагаал. Аймс цулгаагаал. Энд тэг одоо боддог бол энэ яагаад намайг загнуулын болоо гэж скол энэ хүн ч одоо юунд уурлаад идэв болоо гэл. Боддог л ах та тийм ээ. Хүүрхэн гарын дараачтай. За би махад татгах жагаад гинт цаг харсан чинь айгу оройтсон байсан. Тэгээ нэг мөс оройныхоо хоол хийчлээ. Тэгээ юу хийснээ харуулъя. Кимбап хийлээ. Тэгээд жоохон бодоо үлдэхэр нь бас өөр юм хийсэн. Ийм юм хийж үзлээ. Би тэр удаа амсан. Вау. Энэ паихара. Ийм болсон байна. Oh my god. Миний бодож ирснээр болсон юм шиг байна. So pretty. Тэний ингэж харагдаж байна. Wow.